Ирээдүйн эзэд мэрэгжил сонголтын аян. Сайн байцгаана уу? Хавар цаг биднийг цэцгийн баглаатай огтон авлаа. Зарим төгсөгчдийн хувьд мөнгө хонхны баяраараа ямар костюм өмсөх вэ? Хэрхэн үсээ засуулах вэ? Ямар дээл, ямар даашин зар гоёх вэ гэж асуудал тулгарч болох юм. Энэ бол асуудал биш. Энэ бол зүгээр нэг зурган дээр л нэг аятайхан гарах төдийл зүйл юм. Хамгийн гол зүйл бол мэрэгжлээ хэрхэн сонгох вэ? Жангум шиг мундаг тоглооч болох уу? Леброн шиг шилдэг сагсчин байх уу? Эйнштейн шиг эрдэмтэн болох уу? Ээжгээ нягтлан бодогч болох уу? Энэ таны сонголт. Яг энэ цаг үеч тийг сонголт тань ирээдүйг тань илэрхийлэх болно. Эцэст нь хэлэхэд бидний мэдэхгүй 100 мэрэгжил байгаа. Яг тань тохирсон гайхамшигт тэр мэрэгжил та нэгэн газар байгаа юм шээс олох хэрэгтэй. Мэрэгжил сонголтоо зөв хийгээд тууштай цэцгэрээ. Танд амжилтыг хүсье. Нэрэ мэрэгжлээ буруу сонгох юм бол бөө юм болж авсан тэрхүү дипломо шаал дэмий гэртээ хадгалах хэрэг гарна шүү. Амжилт. Ирээдүйн эзэд мэрэгжил сонголтын аян. Зохион байгуулагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар.